Шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сувг үзэгч сонсогчдоо сайн сайхан бүхний хүсэн мэдчилж байна. Бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээн авч сонсож байна. За, энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар сайн хүнсээр сайхан амтыг ураатай Холли компани, мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах ураатай On Time технологи компани ажиллаж байна. Студид өгүүлэгч, орчуулагч Мөнхатар маань мөн Join Me аялын платформын захирал цомирлог миний бие ажиллахад бэлэн боллоо. За Дремэнд. За өнөөдөр бас нэг аюултай тийм манай дэлхийн асуудал болсон олон улсад бас ялангуяа далайн эрх орчмоор хүмүүс нь ихээр амьдран оршин суудаг хүмүүст их асуудал болсон нэг байгалийн аюултай гамшигт үзэгдлийн талаар ярих гэж байгаа. Тэр нь бол цунами. За. За гин одоо нэвтрүүлгийн нэр маань болохоор цунами дэлхийн хотуудыг залгих уу гэдэг. Нэртэй энэ одоо цунамийн одоо үүсэл гарал мөн чанараас гадна ирээдүйд юу болж болох талаар бас цогс яриад тэгж өнөөдрийн нэвтрүүлгийг агуулгахдаа багтаах юм. За далаа тэнгисийн эрэг орчмын олон мянган хүн зооны амьдрал ахуй ажил хэрэг бүр амнаас их ч хэдхэн минутын дотор авч явах аюултай нэгэн байгалийн мангас байдаг нь цунами гихчүүлээ. За цунами нь бол Япон хэлээр эргийн давлгаа гэсэн үг. Энэ яг нөгөө tidal wave гэдэг нөгөө төрлөгийн давлгаа гэж бас орчуулад байдаг. Тэр тэгтэй оновчгүй. Яг гэвэл нөгөө далайн төрлөг татлага гэдэг чинь нөгөө сарны юутай холбоотой шүү дээ, тий. Сарнд далайн ус нөгөө сарнд татагтаад. Гэхдээ энэ бол тий сарны тэр татгавчтай ямар нэгэн хамаагүй цэвэр одоо дэлхийн тектоникийн хавтангуудын хоорондын мөргөлтөнд тэр одоо контактаас болж үүсдэг газар хөд далай дорх газар хөдлөл галтуулын дэлбэрэлт хөрсний нууралт тиймэрхүү юмнуудаас болж үүсдэг үзэгдэл байгаа. За тэгэхэд цунами аюу сонин би нэг сая баахан ингээл нийтлэл уншаал хүм баримтат кино энэ төр үзээдсэн чинь одоо юун дээр тэр чи яг эрг орчимдөө орж ирэхтэй одоо кино минутаар харуулж байгаа тэр чи бас айлуулах бодитол харуулж байгаа шүү дээ, тий. Нөх их хүндэр давлгаал ингээл ороод ирдэг. Задгаа давлгаа далаа дээр бол баг юуч мэддэггүй гэж байгаа байхгүй. Яг тэр голомт дээр пүг гэл нэг тэр чинь далаад төрсэн битүү нэг тесрэлт ч юм газар хөдлөлт ч юм болно шүү дээ. Тэн дээрээ бол юуч мэддэгдэггүй. 20-30 см-ийн л өндөртэй гэж байгаа байхгүй. Тун ялахгүй. Тий, тун ялахгүй. Тэгээ далаа дээр ингээд зүгээр энгийн том усан онгоцтой ч биш зүгээр завтай явж ирсэн хүн ч гэсэн сая юу ямар сонин давлгаа яваад өнгөрөө гэж баг бодох хэмжээний тийм байгаа байхгүй. Тийм. Тэгээд энэ харин нэг долгионы урт гэдэг нэг ойлголт. Ямар нэгэн зүгээр дууны долгион ч гэлтгүй, радио долгион ч гэлтгүй ямар нэгэн долгион, усны долгион ч байж болно те. Тэр долгион чинь бол нэг цэгээс эхлээд бүх тэр одоо долгионы хэлбэр нь ингээд явсны дараа яг нөгөө эргэж тэр зэгтээ ирэх хүртэлх тэр зайг болохоор долгионы урт гэдэг. Тэр урт нь 10 км заримдаа 100 км ч байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг тийм намхан маш урт тийм долгионы урттай. Энэ чинь эрэг рүүгөө ойртод ирэхлээр нягтраад өндөрсөд эхэлдэг. Тийм аюултай. Нөгөө цасан бөмбөгийн хууль гэдэг шиг зайгаа авах тусмаа энэ 20-30 см нэг л төөш. Тий. Энд чинь анхандаа ингээд тойрох очиж байгаад ингээд эрг рүүгээ ойр туцмаа хүч аваад өндөрсөд явчихдаг. Тэгэл нөгөө дээгүүрээ ингэж дэгэрдэг ч юм уу те. Тэг яг зарим цунами бол тэгж дэгэрдэг, зарим нь болохоор зүгээр нийлээсэн ус явал эрг рүү гарчдаг гэж байгаа. За тэгээд нэг юуны тэр одоо цунами болох гэж байгаа тэр баримтат кинонод дээрээс ингэ бичлэг харахаар яг нөгөө юуны цунами бодитоор ирж байгаа харагдж байгаа бичлэг бол үнэхээр ховор л байт юм билээ л дээ. Тэр нэг 2004 оны энтхийн далайн газар хөдлөлтөө хөрсний болгоо газар хөдлөлт байгаа. Тэрнээс үүдэлтэй нэг цунамины баримтат киноны нэг бичлэгүүд байгаад байгаа. Тэгээд тэрийг харахад бол хүмүүсийн гудамжинд сандралдаал тэгээд тэр чинь нөгөө цунамийн анхааруулганд дуурцсан ч юм уу. Тэгээд тэнд чинь нөгөө нэг мэдэхгүй хүмүүс байна шүү дээ. Ялангуяа аялал жуулчлалын хотын тэр байвал яг юуны төгшөр тухраад байгаа юм бол гэдэг нь мэддэхгүй ч юм. Тэгэл тэр дүнд ч бас хөгшин настай хүмүүс байна, хүүхдүүд байна. Тэр бужигнэн гут ч ингээл хүмүүс нэг олохоо байгаа л хүүхдүүдийг ээждэг ч юм тиймэрхүү тохиолдол гардаг юм шиг байна. Тэгээд
яг юу болоод бичлэгийг одоо цунами болох гэж байна гэсэн тэр бичлэгийн гарчиг марчиг байгаагүй бол ямар аюул болоод байгааг нь мэдгэтгэргүй харагдаж байгаа байхгүй. Хүмүүс ингээл сандраал тэнд нэг хөөхтэй уйлал тэнд нэг хөөхшөөн яах учраа болохгүй болцсон. Ингээл сандраал машин дэрэг нь хаастаач чихэлдэл сигнал дуурал тэгээд байгаа байхгүй. Тэгээд яг тэр үзэгдэл бол цунами болох гэж байгаа. Тэрэн дээр одоо үзэгдэх орчинд одоо хичнээн хол байсан ч гэсэн гудамжны мухарт замын тэр мухарт байсан ч гэсэн ус ингээд таны нүдэнд үзэгдэх юм бол тэгээд баг дуусаа гэж байгаа байхгүй. Ер нь бол аврагдах боломжгүй болсон байна л гэсэн үг тий. Ер бэлтгэр муутай газар. Ялангуяа тэр 2004 оны тэр бичлэг бол үнэхээр 14 улсад очиж цунами болсон тэр газар хөдлөлтөөс. Тэгэхэд тэр улсуудын баг ерөөс ихэнх нь ямарч бэлтгэлгүй. Тухайн үед цунамиг эрт анхааруулгын систем гэж байгаагүй. Тийм багт чинь тэр одоо бүгд л одоо бэлтгэлгүй байж байгаа л өртсөн. Тэгээд нэг нь яг тэр чинь нэг байшин барилгуудын бат бүхэн ч гэсэн тэр цунамид тисэх хэрэг хэмжээнд биш байгаа байхгүй. Тэгэхээр зарим нь яг өндөр барилга дээр гараад тэр баахан хог л ингээл урсаал ирд юм билээ л. Тэр хогийг ингээ харах тэрнийх бичлэгийн тэр байгаа юм. Тэгэхээр бас хүмүүс бас мэдээж зөндөө хүмүүс амьд үлдсэн баг тэр бичлэг нь байгааг бодоход те. За тэгээд одоо ингээд дэлхийн ингээ бодхолоор бид нэг бүбүн бүрцэг хав хатуу юм байл гэж төсөөлдөг штэ. Үндэ бол тийм биш штэ. Дэлхий чинь баг 99% нь шингэн байгаа штэ. Нөгөө халуун маань хайлмал чулууч нь ингээ дотор байж идэг. Тэрнийхэн гадар маш нэмгэн өндөгний хайлс шиг тийм нэмгэн одоо бидний царцдас гадарга байгаад байгаа шүү дээ. Тэгэд энэ царцдас гадарга чинь нэг тийм манайхан одоо юу гэдэг тектоникийн хавтангуудыг юу гэж төсөөлөх юм бэ гэхээр чансан өндгийг ингээд нэг хідэн талаас нь бид нэг хуулах гэдэг ингээд хэд хэрэг хаагалцдаг шүү дээ. Тэр шиг энэ тийм ингээд үндс нь 5 хавтан тэгэд жижиг дэд хавтангуудыг нийлүүлэх юм бол 16-аас 20 гэдэг л үү дээ. Тийм ингээ хавтангууд байдаг. Энэ хавтангууд чинь нөгөө нэг тэр өндөгний хагарцсан хальснууд шиг л байж байгаа. Пазл шиг ингэсэн байж байгаа. Тий. Тэгээд тэд нар чинь ингээ хоорондоо ингээ холдоол ойртол. Тэгэл нөгөө хоорондоо ойртохлоор яадаг. Уул нүрээ үсэл одоо гемлай нүрээ гэдэг чинь энтэг Австралийн хавтан Евразийн хавтан хоёр мөргөлдөөд ингээд тэр чи хоорондоо шахалтад тусмаа ингээд өндөрсөд тэг юм лаа олнор өгсөд нөгөө талдаа юунаас бол холдоод байгаа шүү дээ. Өмнөд Америкийн хавтангаас. Өмнөд Америкийн хавтан гэдэг ч үлээ. Тэрнээсээ холдонгууд нь нөгөө 12 км-ийн гүнтэй буюу Эверест оргилын өндрөөс ч илүү гүнтэй Мариний хонхор 12 км-ийн гүнтэй Мариний хонхор гэдэг чинь номхон талын голд өсөж байгаа. Далайн гүнд. Атлантын далайн гүнд шүү тий уучлаарай. Тий ийм одоо тектоникийн юунууд хоорондын харилцан үйлчлэлүүд байгаа. Тэгээ энэ ерөөсөө хаана л юу болж чинь газар хөдлөлтөж чинь хаана л цунами юус чинь бүгдэн дээр ингээд цэг тавиадах юм бол яг энэ тектоникийн хавтангийн энэ ирмэг уулзвар газрууд дээр ингээд өсөд идэм бил. Япон бол тэрний одоо хамгийн тод жишээ. Тийм тий. За тэгээд 2004 оны энтхийн далайн газар хөдлөлт гэж байгаа. 9.1 магнитудтай газар хөдлөсөн. За тэгээ 2011 онд Японы газар хөдлөлт гэж болж байсан. Тэр нь болохоор 9 магнитудтай. За тэгээд энэ юунд Японы газар хөдлөлтээр нь болохоор хэдэн мянган километр хавтгай дөрвөл чинь далайн ёроол байсан газар ингээд гинт пүг гэдэг ингээд дээш өргөгдсөн. Энэ ингээд юу одоо юу гэх далайн юу чинь далай доорх одоо ёроол чинь ингээд доошоогоо ингээд гулсаад байдаг. Нөгөө талынх нь их газар талынх нь хавт нь болохоор ингээд тэрэн дээр нь ингээд доош ингээд түрэгдээд дээр нь гулсах маягтай. Тэгээ чи чинэр одоо юу гэх юм чивчрэх гэж хэлдэг шүү дээ. Одоо ингээд тавигдах гээд ингээд харуулах гээд байгаа юм шиг. Тийм байдалтай ингэж одоо шахагдчихснаа тэгээд бүр нөгөө одоо юунд дийлэхгүй. Тэр одоо бүтцэн хатуулгын тэрэгөө дийлэхгүй болохоор буцаад ингээд тавигдд юм байна л да. Тэр яг тэр үед бараг ингээд 100 км энтерийн хурдтай тэр одоо тэр юун тавигд тэр хөрснө ингээд дээшээ задардаг, урагддаг, тавигддаг гэж байгаа. Тэгэхээр бодохоор бүр аимшигтай. Ингээ харахад ингээ уул нуруу 100 км-ийн хурдтай бүр нисэж байгаа юм шиг хурдтай нааш цааш хөдлөнө гэдэг чинь хүний ойтонд бүр явж багтамгүй үйл явдал болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэгж гинт ингээ хонхоож гэсэн юм чи гинт ингэж тавигдахлаараа
пүг гэдээшээ тэгшэрдэг. Эсвэл заримдаа ингээд юу тектоник тэр юу хоорондоо холдож задрахаар гинт ингэж доош цөмөрдөг. Тэр цөмөрхлөөр одоо юу гэх юм ингээд намуухан байжсэн далаа гинт ингээд пүг гэдээ доош татагдахлаар яг тэр голомтын тэр дээд мандал хэсгээр болохоор нэг жоохон ингээд давлгаа үүснэ. Тэр нь ингээд бүх тийшээ тархна. Тэгэл эрг рүү орчих тусам өндөрсөөл тэгэл байгалийн ам шиг болж хувирдаг байдаг юм л. За тэгээд галтуулын дэлбэрэлтээс болж бас одоо юунууд үүснэ. Цунами үүснэ. 1883 он Кракатаугийн галтуулын дэлбэрэлт гэж байгаа. Тэгээд тэр нь болохоор далайн гүнд болсон галтуулын дэлбэрэлт. Тэгээд тэр чинь үйлчлэнүүд дэлбэрэхлээрээ хамаг доош даралтанд тавигчлаар пүг гэдэг доош орд юм байна л. Тэгэнгүүт дахиад ингээл далаа дээр ингээд давлгаа үүсч юмсад ингээд явчихдаг. За тэгээд ер нь бол нэг тийм ямар нэгэн том асар том далай шиг том савны доотлын ёроолно гинт хавхлаг нэг гинт авагдж байгаа юм шиг тийм л гэж төсөөлж болохоор байна гэж байгаа байхгүй. За тэгээд 2018 оны Анак Кракатаугийн дэлбэрэлт гэдэг галтуулын дэлбэрэлтээр болохоор нэг уулын нэг одоо юу уулын нэг хажуу ташлан тэр чигээр ингэж далаар урсж ороод тэр чи одоо зүгээр нэг хайр гасахтай адилхан биш шүү дээ. Бүтэн уул нурж далаар орж яана гэдэг чинь амар том давлгаа үүсэж шүү дээ. Одоо бид нар зүгээр тогтоол ус руу нэг хурд шороо шитгэхэд цаашаа ингээл давлгаал явчихдаг шүү дээ. Цалигна гэсэн үг. Цалиграад явчихдаг тийм. Амар цунами ер нь бол яг маш хүчтэй цалигаад байна л гэсэн үг далаа тий. Тийм тий. Кракатау чи Индонез. Анак Кракатау чи хаана вэ та? Тэгээ баг тийм байж магадгүй. Зүүн өмнөд Азийн нэг аваа тий. За тэгэд хөрсний гулгаанаас болж их хэмжээний ус төрөгдөж болно. 1992 онд Папуа Шинэ Гвинейн ойролцоог өссөн бага зэргийн газар хөдлөлтөөр хөрсний гулгаа болж түүнээс үүссэн газар хөдлөлтөөр тосхны 2000 оршин суугчнаас орж байсан. Хөрсний гулгаа бас аюултай. Аляскад 500 одоо нэг 5 чинь Аляск гэхэр чи нэлээ хадрахыг тийм огцом эрэгтэй газрууд байгаа даа шүү дээ тий. Одоо ийм элсэн эрг мэрэг биш те. Эсвэл таал газар биш те. Тэгэхээр тийм одоо тийм огцом налуу эрэгтэй тийм газар руу 524 м хүртэл төрж орох хэмжээний одоо хөрсний гулгаагаас үүдэлтэй цунами үүсэж байна гэж байгаа байхгүй. Аляск ч нэг хаавч юу байхгүй. Нэгчл багтай. Тийм нэгчл багтай. Тэр эргийн юунууд яг энэ юу байгаа. Нэг Б гэдэг чи одоо нэг булан дээр л болсон байгаа юм л да. Нэг хэсгхэн газар нэг хэдэн километр газар л болсон тийм юм дээр тэгж бүртгэгдсэн байт юм бэл. За тэгээд бусад одоо өөрмөс шалтгаан гэвэл солироос болж үүсч болж байна. Гэхдээ орчин цагт бол одоо аль биесны бүртгэлтэй солироос үүдэлтэй цунами гэж бол байхгүй. Гэхдээ нөгөө 65 66 сая жилийн өмнөх аимшигч нь бол хязгаарч болж магадгүй байх шүү дээ. За тэгээд юуны хурд бол цунамийн хурд бол 700-аас 8 км цаг хүрдэг гэж байгаа. Чил цагт 700 км. Тий. Тэгэхээр тэр чинь юугаар одоо том юм чинь бас нэг жижиг юм бол пшүүн гэж ингээл өнгөрч байгаа юм харагдаж шүү дээ. Том юм чинь болохоор амар том чигээр нүүгэлтэй л ирэхлээр бас онгоцны хурд уу энэ юуны хурд? Тий. Тийм л юм шиг л. За Чил улсад үүссэн дөргөлтийн давлгаа хаваад 10 цагийн дотор хүрнэ. 15 цагийн дотор хүрнэ гэж байгаа. Тий. За энэ юуны хувьд би нэг километр миль энтрийн жоохон андуурсан байж магадгүй л авчлаа шүү. Юун дээр нь хурдан дээр нь. Бас нэг жоохон шахуу нэвтрүүлгээ бэлдээд байгаа болохоор бүх юм факт чек хийж амжихгүй байгаа. Энэ манайх нь өөрсдөө судлаад харчиж болох бах тий. Тэгээ ерөнхийдөө тэр номхон далайг 1 хоногт 24 цагт туулах чадвартай гэхээр бас л ер нь хурдан л байгаа юм л да тий. Ямар ч нэг онгоцны нэг онгоцны ч юм урдтай тийм байх гэдэг шүү дээ. Юм болж таарч байгаа юм. За тэгээд энэ түрүүний ярьснаар нөгөө эрэгт ойртох тусам нэг долгионы өртүүд нэг богиносод одоо ийм байсан юм чинь ийм болж эхэлнэ л гэсэн үг болж таарч байгаа байхгүй. Тэгээд энэ чинь хоорондоо нэгтэр араасаа хүчтэй орж ирдэг гэж байгаа байхгүй. Нэг хэд нь давлгаагаар орж ирдэг ер нь ихэнх цунами. За цунами ерөөхдөө гол төлөв хоёр хэлбэрээр ирдэг. Нэг нь асар өндөр давлгааны дээд хэсгээр дэгээрч орж ирээд эрэг орчимд асар хүчтэй тэр нэг дэгээрцэн байгаа ус нэг хүчтэй тийм цохилттой орж ирдэг. Энэ нэг бид нар нэг усыг усал гэж бодоод байдаг. Тэгтэл тэр чи хичнээн тоон ус байгаа илээ бодглоо тэр чи амар өндөртэй. Хүмүүнийг бол бяц зохичгоор хэмжээний тий байшин барилгыг бол амархан эвдэлж хэмжээний хүчтэй орж ирдэг байгаа байхгүй. За нөгөө хэлбэр нь болохоор зүгээр л усны түвш нэмэгдээд байдаг.
Тэгэл ингээл эрг рүү ингээл орж ирэл хамаг хог мог ингээл орж ирэл тэгээд явааддаг. Ийм хоёр төрлөөр орж ирдэг гэж байгаамаа. За заримдаа цунамийн өмнө далайн татрах үзэгдэл явагдана. Нөхөө кино минон дээр зөндөл гарч илсэн нэг гинт ингээд ус нь ингээд баагаар ингээд татагтаад ингээд далайн эрг орчмын нэг далайн ёроолын хясаа мсаа юу ч гэдэг чинь загснууд энэ төр гарсан тий. Сонь ургамлууд байдаг шүү дээ. Нэг эрг орчмын тэр ургамлууд нь ингээд ил гарцсан. Наймалж ил гарцсан ч байдаг ч юм уу тиймэрхүү юм ингээд харагддаг. Тэгэхэд бол яг хүмүүс одоо бол хүмүүс харж байгаа мэддэг болцсон. Тэр тэглээч ер нь тэрнээс өмнө тэр чинь нөгөө хідэн цаг явж ирдэг гэж байгаа шүү дээ давуулгын. Тэгэхээр нөгөө эрт илрүүлгийн одоо эрт анхааруулгын тохиол мохиол нь ажиллаждаг ч юм уу. За яг тийм тэр юм ажиллахгүй байлаа гэж бодоход эсвэл тийм юу анхааруулахгүй газар байлаа гэж бодоход тэр далайн ус татраад эхлэх юм бол за ер нь цунами болох гэж байна гэд тэгж ер нь мэдэх боломжтой мэл. За тэгэд ер нь одоо нэг тэгж татраад эхэлсэн анзаарэгдсэн л бол ерөөсөө хэдхэн минутын дараа цунами орж ирэх нь ойлгомжтой. Тийм болдог гэж байгаа. За тэгээд одоо төрлөө тэр одоо цунамийн тэр төрж орж байгаа их ус нь орж ирэхдээ маш их тэр эхлээд далайн эргийн хавьд байгаа бүхэл одоо байшин барилга тэр хүмүүсийн байгуулсан юу вэ тэр бүхнийг хамаал хот руу ордог гэж байгаа. Тэр дунд чинь жижиг сажиг машин жишээ баглаар нөгөө машинаа төрж аваачаад яг нэг дараагийн машиныг мөргөөл тэгэл нэг барилгын юм өч мөргөөл хамаг юм цөм зөхөөл тэгэл явчихдаг байхгүй. Тэр дунд чинь булгарцсан мод зодч хүртэл ингээд явж байгаа жишээтэй. За тэгээд дахиад ингээд анхааруулхад цунами болов нэгтэрсэн олон давлгаа. Тэгэхээр ингээд тийм учраас нөгөө wave train гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо train гэдэг чинь одоо гинжин энэ гэх утгатай гинжин давлгаа гэж ер нь хэлж болохоор одоо хоорондын зайн 10-аас 60 минут байж болно гэсэн. 10 минутын зайтай хэдэн цохилт орж иж болно. Эсвэл тайвширчаад байж итэл 60 минутын дараа дараагийнх нь ороод ирж болно гэд. Энэ ер нь одоо 2004-2011 онд болсон тэр цунамины гамшигаар нөгөө хүмүүс мэдэхгүй учраас юу яасан тайвшираад за одоо гайгүй юм шиг байна гэд буцаад одоо хөрөнгө хөгжлөө үзэх гэдэг ч юм яадаг чи машин тэрэг мэн байдаг гэж үзэх гэж юм яадаг чи тэшил хүүхдээ хайгаад орж тий ойлгомжтой тий одоо хүүхд мань яач юу хөгш настай ээж мань ээж аав мань яач юу гэд бүх эргээд нөгөө тэр газар очсон чинь дараагийн давлгаа нь орж ирээд тиймэрхүү байдлаар одоо маш олон хүний амнаас өргөцсөн гэж байгаа байхгүй. Тэгээд цунами татрах үзэгдэл нь бас аюултай. Үндсэндээ төрлөгээр орж ирж сөөрүүлсэн бүх юм одоо баг нэг лусын эзэн баг бүх юм манайхч нөгөө гол тэгж ярьдаг штэ нөгөө лусан татаад аваа хвчлээ энэ төр гэж ярьдаг шиг одоо энэ баг тэгж санагдахаар байгаа. Би ч нэг жоохон тийм шүтлэгтэй юм болохоор за далайн лус одоо бүх сөөрүүлсэн юм аваа хвчлаа та гэж санагдмал. Тэгэл энэ зүгээр цунами байтугай зүгээр энгийн том давлгаа хүртэл амар татдаг штэ. Тэ зүгээр ингээд шороонд ингээд эсэн дээр зогсож исэн хүн том давлгаан цохигдоод унаад тэр чинь тулгуур нь байхгүй болно шүү дээ. Шууд ингээд татагтаа даалар ордон шүү дээ. Тийм шлэгнүүд их байдаг шүү тий. Сандра тэр бол аюултай. Тэр сэлж чаддаг хүн байсан ч гэсэн тэгэл тэр нь ингээд нас орчдөг гэж байгаа юм. За хоёулаа нэг хамтран ажиллагчаа танилцуулчаад үргэлжлүүлнэ. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар сайн хүнсээр сайхан хамтыг өрөөтэй Холли компани ажиллаж байна. 22 онд буюу шинэ тутам байгуулагдсан Холли компани Монголд анх удаага гүн хүлдээсэн бэлэн хоолыг санал болгодог. За бэлэн хоол гэхлээр зарим ээжүүд жоохон болгоомжлох гээд байдаг. Гэтэл энэ маань хагас боловсруулад бид нар өөрийнхөө гэрийн одоо пэйж бусад нөгөө галтгооны хэрэгслүүд дээр багахан нэмж боловсруулад маш амттай рестораны гэж хэлэгддэг ийм хоолнуудыг хүүхэд гэр бүлд чинь санал болгох нэ. За ямар хоол вэ? Мантуутай гахамах, нааша цаашаа, нэмгэн төмстэй өхриймах, калбижим, кимчитэй шүл зэрэг бестселлер хоолнуудаас гадна сүүлийн үед эднийх маань борцог мантуу зэрэг одоо бидний нэлээд хэрэглээ татсан ийм хоолнуудыг гэртээ халаагаад шинэхэн хэлбэрээр идэж болох одоо боломжийг олгосон юм байна. За энэ гоё амттай хоолнууд маань маш биднэрт олдоц сайтай байгаа. Олдоц сайтай гэдэг нь бидний ерөн сүлжээ томоохон гэртээ ойрхон байдаг бүх сүлжээ дэлгүүрүүдийн хөргөчний тасаг дээр бэлэн байгаа шүү. Тодруулбал E-Mart, Номин, Оргил, Миний дэлгүүр, GS25, FSM Mart. Ерөн бүгдийн хүнсээ авдаг дэлгүүрүүд те. Маш өргөн дэлгүүрүүд одоо сүлжээ дэлгүүрүүдийн нэрнүүд байна. Нэмхэн 6 болон 8 нэрийн дэлгүүрүүд зах бөөний худалдааны төв дээр
одоо тараагдсан байгаа. За өнөөдөр бол борцог нь илүү онцлогдож ярих нь. За Монгол хүн бүрийн ихэнхийнх нь нэг юм гой сэтгэлийн бүр нэг юм мухарт идэг нэг гой дорсомч те. Ингээл нэг өглөөс ирэхэд нэг гоё юм борцогны үнэр. Нэх гоё үнэр борцог ээж ингээл борцгоо хайраал тэгэл тэрийг ингээ халуунаар нь аваад ирдэг. Тэр дурсамж бол хүн болгонд нилээ юм гоё нандин дурсамж байдаг шүү дээ. Миний хувьд л тийм байдаг. Яг адилхан шүү дээ бүгд. Үнэн гоё тий. Тэр гоё үнэрт сэрдэг байлаа шүү дээ. Энэ одоо дурсамжийг та нар маань хүүхдүүдтэй бас одоо өгч болох юм байна. Яагаад тэгэхээр борцгийг хагас боловсруулад пэчэндээ гэрийнхаа богино долооныхоо 100-нд 1-2 минут халаагаад хэрглэж болох хэлбэрээр хөлдөөцсөн байгаа гэсэн. Яг шинэ юм шиг үнэртэх нь шүү дээ. Шинэ юм шиг үнэртэх нь шүү дээ. Бас мантууг бас яг ийм байдлаар хийцэн байгаа. Тэгэхээр нөгөө хагас боловсруулад буюу гүн хөлдөөцсөн гэдэг нь юу юм бэ? Хагас 35-ын хэмийн хүүтэнд маш богино хугацаанд хөлдөөдөг. Тэгэхээр энэ мантууч бай, борцогч бай, энэ гоё амттай хоолнот чинь маш богино хугацаанд хөлдөж байгаа учраас нэм бактери өсөхгүй, эсэлдэхгүй, тэ? Ингэснээрээ витамин, уурэг, эрдэс бодисын алдагдал байхгүй, шимт чанараа хадгалж байгаа гэсэн үг байна шүү дээ, тэ? Ийм сонирхолтой технологиор бид нарт амттай хоолыг идэх боломжийг олгож байгаа. Хооллыг компани мэдээллийг хооллый гэж Facebook дээр бичээд одоо пэйжээр нь зочлоод авч болох нь байна. Эсвэл 7270 1110 гэдэг дугаараар залгаад бүр дэлгэрэнгүй мэдээллийг авч болох нь шүү. За баярлаа. Баярлаа. За тэгээд манайхан бас нөгөө одоо гадаадд янз бүрийн талын иргэн хот мотуудаар очиж амьдардаг монголчууд чинь дэлхийгээр нэг тархаас уурч байгаа хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр бас ингэ цунами одоо холоос харсан ч юм уу эсвэл гамчигт мөрдөх шахсан магсан тиймэрхүү тохиолдол байвалаас коммент үлдээгээд бусдаа анхааруулад тэгвэл бас сургамжтай сонирхолтой байх баг тий. За хүн төрөлхтөн нь ер нь яагаад цунамид өртөд байна вэ гэхлээр за дэлхийн хүн амын 40% нь далайн эрэг орчмын 100 км дотор амьдардаг гэж байна. Тийм шүү дээ. Тий. Лан ихэнх нь бомб дотоод байдаг. Бүх том бомб дотоод яалтчгүй л усаал таа шүү дээ. Тий. 29% нь 50 км дотор, 15% нь 10 км дотор байдаг гэж байна. Тэр. Тий. За тэгээд юу нэ цунами чинь байшин байрлал нурсан хог нь одоо шинэ нэг бетон баг нь ингээд нурчлаа гэж бодох тэр нь цунамид хөөгдөд дараагийн нэг байрлал очиж мөргөн. За тэгээд байшингийн дээвэр машин контейнер энэ нөгөө нэг бомб дотоод чинь амар том контейнерүүд байдаг штэ. Тэн дээр орж энэ контейнерүүд бүр будаад байдаг гэж байгаа байхгүй. Яагаад гэвэл нөгөө дотроо хөндөй тэг төмөр асар хөнд чинтэй. Тийм учраас жигэхгүй хөвнө. Хөвж очиод нөгөө байшин байрлалуудыг чинь бүр няддаг гэж байгаа байхгүй. Энэ нөгөө төмөр контейнер үү те. Яалкны толгой юм шиг л. Тий. Ингээл урс явчих те. Тэгээд үнэхээр амар харагдсан юм билээ бүрт. Тэгээд тэр чинь зүгээр цэв зэнгэгүүс орж ирээд байж ивэл бас нэг айгур бүрт нүүглцэг хог орчиж байгаа байхгүй. Цэнгэг байсан ч амар. Цэнгэг байсан ч амар л да тийм тий. За тэгээд ургаан мод булгалж замын асфальт хуулах бол юу ч биш гэж байгаа байхгүй. За тэгээд тэрнээс гадна нэг телефон утасны бүх шугам муугнууд чинь таасар тэгээд нэг аюул нөгөө тусламж дуудах муудах юм ч аргагүй болчихно. Тэгээд тийм дунд л тэгэл ерөөсөө ингээл аюултай болно. За тэгээд дээрэс нь аюултай материал хорт байцсан асгарна. Тийм юмнууд болдог гэж байна. Чи сая 25% гэж хэлсэн үү амын? Хүн амын тий 40% нь 100 км дотор. За 10 км дотор гэвэл нийт хүн амын 15% гэж байна. Гэдэг чинь бараг 1 тэрбум хүн байгаа шүү дээ. Тий. 100 км дотор гэдэг чинь одоо дэлхийн газрын зураг дээр харахад энэ чинь өчүүг нарийн зурус байгаа шүү. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ эргийн аюулын асуудал бол бидний дэлхий дээр байгаа хүмүүсийн 2-1 нь 2 тутмын 1 нь л энэ айдас дор амьдраад байна гэсэн үг тий. Тий. Тэгээд нөгөө бид нар чи одоо ер нь саяхнаас л мэддэг энэ цунами гэж юм болд юм байна. Ийм ингэж ингэ сэргэлж болох юм байна гэдгийг саяхнаас л мэдж байгаа болохоос биш. Урд нь бол хүн төрлөختөн чи ер нь бүх төрлийн гайхам байгалийн гамшигыг одоо бурхныг эсгэл гэж ойлгол амьдэрдэг байсан шүү дээ. Ер нь л тий. Тэгэхээр тийм учиртай мэл. За тэгээд аимшигтай болж исэн гамшигудаас ингээд бас дурдхад за 1960 оны Чилд болсон гэж байгаа. Нэг төхөөрөмжөөр бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдөлдөг гэж байна. За Чилийн яг дунд хэсэгт байдаг. Чил ч нэг урт шүү дээ. Тэгэхээр яг гол хэсэгт нь байдаг. Одоо Валдивиа гэдэг хотын ойролцоо голомтод газар хөдөлж
эрг орчмын тосготыг сүрүүлсэн. За эхлээд газар хөдлөлт нь бүр ингээд тосготуудыг бүр будаа болгож байгаа. Дараа нь үүнээс үүссэн цунами үлдсэн балгасуудыг хавтгаад нь угааж далаа руу татаа оруулсан гэж. Тийм тэгэхээр давхар цохилт орж ирээд байгаа байхгүй энэ ч тийм. 15 цагийн дараа 10,000 км-ийн цаана байдаг хавай төрсөн. Бөөн дохиод дуугарч анхааруулсан. Тэр чинь бас нөгөө хавайч нөгөө Америкийн чинь бас ингээд анхааруулгатай байгаа шүү дээ. Давлгаа бүр арлын гүн рүү давлгаа нь бүр арлын гүн рүү нэвтэрч ороод эрг орчмын дүүргүүдийг хавтгаад нь устгасан. За тэгвэл бас нөгөө арга хэмжээ сайн авсан учраас нөгөө хүн ам одоо хүний амнаас ирссэн тохиолдол 61 удаа гарсан. За тэгээ 22 цагийн дараа Японд хүрсэн гэж. Чилээс гарсан цунами. Санрико, Хоккайдо орчмоор сүүрэл гамшиг учрал 130 гаруй хүнээс урсан. За тэгээ тэрнээс гадна Филиппин, Америк нэгдсэн улсын баруун эрэг дагуу бас одоо хийд хөрөнгөний хохирол одоо учруулсан гэж. За 2004 оны Интикийн далайн цунами. Энэ баг хамгийн аимшигтай юм шүү. Яг гэвэл Интикийн далайд болохоор ч эрэг дагуу хамгийн олон хүн орчин суудаг. Тэр хамгийн их хүн амтай, хамгийн сэргийлэх чадвар муутай газрууд руу очиж тэр цунами цохилт өгч байгаа байхгүй. За сунда хонхор гэж одоо марины хонхор гэдэг шиг сунда хонхор гэж одоо нэг тектоникийн хавтангийн холдолтой сүсэлтэй бас нэг тийм хонхор байт юм л та. За энэ хонхорд үүссэн газар хөдлөлөөс үүссэн цунами 14 улсын эрэгт хүрсэн. За голомттой хамгийн ойрхон байсан Индонезийн Ачи ярал хамгийн хохирол амссан. 20-30 м өндөр хүрсэн давлгаа Банда Ачи хот болон эргэн тойрны тосготыг газрын хөрснөөс арчсан. Хэдхэн минутын дотор 167 мянган хүн нас орсон гэж. 167 мянга штэ. Тэр 2 цагийн дотор Тайландын амралт зугаалгын эргүүдэд хөрч мянган жуулчид нутгийн иргэдийг хамж одсон. Энэний тухай кино байдаг тий. Таиландын нэг жуулчин гэрүүл амраа явж исэн гэрүүл ингээл цунамаа тавтаал. Тий. Бурхан минь тий. Тэр үнэн амир. Тэр киног үзснээс нэг хэсэг далаатай газар руу аялахаас жоо хайгаад ирсэн шүү. Тэгэл тэр чинь нэг тэр цунами ирж байгаа нь харагдчихл юм бол бараг дуусаа гэдэг байгаа шүү дээ. Зүгтж амжихгүй шүү дээ. За 3 цагийн дараа Шри-Ланк энтхэгт хөрч зарим хэсгээр газрын гүн рүү 10 км орсон гэж. Их газар руу ороод 10 км тэр усан төрсөн гэсэн үг байхгүй. За Шри-Ланкад 30 мянга, энтхэгт 16 мянга за хүн нас орсон. За 9 цагийн дараа Африкт хүрсэн. Сомали, Кен, Танзанд олон мянган хүний амийг авч чадсан. Ингээд ер нь нийтдээ 230 мянган хүн энэ цунамид одоо нас орсон гэдэг. За гэмтэж бэрцсэнийг ерөөсө тооцохгүй байна. Энэ бол зөвхөн нас орсны тооцоод 230 мянга гэж байгаа. За тэгээд энээс хойш одоо нэг Интикийн далайн цунамиг анхааруулах систем гэдэг системийг одоо 2004 онд анх гаргаж байгаа мөлий. Тэгэхээр системтэй болцсон гэхээр одоо бол хүн төрөлхтөн харьцангуй за цунами болох гэдэг шүүгээд нэг тодорхой хугацааны өмнө мэдэж чаддаг болсон юм тий. Ер нь хэр урт юм бол одоо ямар нэг арга хэмжээ авч одоо амжих юм болов амжих юм болов тий. Тэр нь одоо юу бол за тэр чи одоо ядч одоо нэг 30 минутын дотор хүн одоо энэ нөгөө нэг юу бүр юунаас одоо чи Индонезиэс энтгэхт очих юм бол тэр бол маш олон цагийн зайтай л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь харьцангуй бас нөгөө юу арга хэмжээ авч болно. Тэгтэл энэ нөгөө нэг заримдаа шууд ингэж эргээс холгүйхэн гинт газар хөдөлж ихлээр тэр чинь шууд мэдсэн нэрүүдээ мэдээлсэн ч гэсэн амжихаа байж байгаа. 15 сар. Одоо яг энэ тохиолдол Япон дээр яригдах гэдэг юм. 2011 оны Тохокугийн одоо газар хөдөлгөж болсон. За 3 дугаар сарын 11-нд Японы хоншуу арал дээр хит тесрэлт энэ мегатраст буюу хит тесрэлттэй 9 магнитудын газар хөдөлгөж яригдаад байгаа. Одоо тэр түрүүний ярьсан нэг тектоникийн хавтан ингээд чивжирж байгаад гинт ингэж задарч тавигдахыг л тэр хит тесрэлттэй гэж хэлээд байгаа шүү. Японы бүртгэлтэй түүхэнд одоо нэг юм орчин үеийн рекорд хийдэг болсон цагаас хойш гэсэн үг шүү дээ. Ийм болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт Японы хонхор гэж байгаа. Төрөний бас марины хонхор гэдэгтэй адилхан. Тэр хонхор дагуу асар өргөн хэсгийг нь хонхороос цааш асар өргөн хэсгийг нь хонхороос дээш гаргаж тэгшрүүлсэн гэж байна. Дахиад нөгөө доороос ингэ хүчтэй цохилттой далайн усыг дээшээ өргөд усыг шидэж гин гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. За цунами хит хитэн давлгаатай ирсэн бөгөөд давлгаа бүр нь 10 м-ээс элбэг илүү өндөртэй. Далайн түвшнээс дээш 40 м цэгүүдэд хүртэл төрж орсон гэж. Энэ ч нөгөө
70 төвшнөөс дээш 40 м гэхээр нэг бага юм шиг санагдаад байгаа боловч чи хавтгай налуу газар нь бодглохлоор эн чинь баг 1 км явж байгаад 10 м өргөдөг ч юм уу. Дахиад 1 км яваад 20 м өргөдөг ч юм уу. Тийм байгаа шүү. Тэгэхээр 40 м гэдэг чинь газар хавтгай дээрх уртаар бол хэдэн ч километр байж болохоор байгаа байхгүй тий. За Сендай хотын гүн рүү далайн ус хэдэн километр нэвтэж онгоцны буудлыг нь хүртэл нөмөрсөн. Японы дэвшилтэд анхааруулгын системийн ачаар хүмүүс эрт арга хэмжээ авч өндөр газар руу гарсан. Гэхдээ л 18500 хүнээс орсон гэж. Японд шүү дээ тий. Японы барилгуудын ихэнх нь газар хөдлөлтөд тиссэн боловч цунами тисээг. 120 мянган барилга байгууламж угаагдж бүрэн сүйдсэн. Хагас цэвэрсэн гэмтсэн барилгуудыг нь тооцвол дахиад хэдэн 100 мянга болно гэж байна. Тэр одоо эд материалын хохирлыг бодохоор ямар аимшигтай. Би нэг шогуныг орчуулж хахад тэн дээр нэг шогунгээс яриад байгаа шүү дээ. Тэрийг орчуулж хахад тэн дээр нэг газар хөдлөлт болоод тэрэн дээр ингээд ярьдаг байхгүй. Япончууд бид нар одоо байнга ингэж газар хөдөлж ингээд сүрэл гам шиг болж идэг. Тийм учраас бидний барилга одоо ингээд нурсан ч гэсэн буцаагаал босгочих. Тийм одоо зориулттайгаар бид нар тэр чинь нөгөө нэг ямар ч хадаасгүй барьдаг нөгөө нэг юуны шинтогийн шишний барилгууд хаалга малгнууд нь тийм байдаг шүү дээ. Ямар ч хадаасгүй ингээд байдаг. Тэр чинь хадаас юу яадаг юм шиг бай. Хадаас чинь юмны хооронд ингээд хөшчдөг. Тэгээд сүрхээр бүр ингээд эргэж яхааргүй сүрдэг юм шиг л би нэг тэгж ойлгосон. Тэгээд одоо яаж сүрсэн буцаагаад босгох хэмжээний яг тэрэн шигээ бид нэр одоо ийм гамш ямар ч том гамшиг өчрсөн тэрийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй ард түмэн гэж тэгж одоо надад тэр кинонд тэгж гардаг байхгүй. Үнэхээр л бас тэгж санагдаж байгаа байхгүй. Япончууд бас үнэхээр гайхалтай ард түмэн шүү дээ. Нөгөө нэг Хирошима Нагасакид атом бомб хайсны маргааш нь хүмүүс ажилдаа явж гин гэж байгаа шүү дээ. Тэр маань аль нэвтрүүлгээр зандаахын л ярьснаас нэг санаанд ороод байна. Японд бол нэг тийм юм болоод идэг байгаад байгаамаа. За тэгээд энд хамгийн аюултай нь одоо Фукушима Дайичи гэдэг тэр цөмийн цахилгаан станц өртсөн. За нөөц генераторууд ч нөгөө нэг цөмийн тэр амар халдыг хөргөж явах хэрэгтэй шүү дээ. Тэд нар ингээ ажиллахгүй болцсон чинь реакторууд нь хайлаад. Тэгээ их хэмжээний цацраг гэдэг халдагцсан хүмүүнлэгийн асар том гам шиг дэлхийд дахны аюул болж өөрсөн. Энэ цунамиос гаралтай. Дахиад нөгөө цөмийн бөмбөг шиг хороо хөрлөсөн шүү дээ. Хамгийн сайн бэлтгэлтэй улс байсан ч хүн төрөлхтөнд юу нэг хичнээн хөгжсөн байсан ч дэлхийн өмнө өт хорхоноос өөрчлөхгүй шүү гэдгийг сануулга болсон гэж. Бид нар одоо нэг Баабрахын нэг хэлсэн нэг нэвтрүүлэг дээр хэлсэн нэг юм санаанд ороод идэв. Газар хөдлөлт болохоор хүн өөрийнхөө бүтээсэн юмнаас болж өгөх юм аа гэд. Зүгээр хээр явж байгаа хүн бол яах ч хөө. Гэтэ. Тэгэхээр одоо энэ цөмийн цэглэгээ станцын барилга байгууламж ч байна. Тэр бүх юмнаас болж л өгдөг байгаа тоххой. За газар хөдлөлтийн тухайд бол тий. За цунами бол арай өөр асуудал тий. За хоёлаа юуг нэг хамтран ажиллагч ярьчаад тэгээд зэгсгээ ярий да. За манай дараагийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах урайтай OnTime технологи компани байна. За OnTime нь хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж, мөн банктай хамтран шинтгэл багтай банкны карт уншигч, эргэлтийн хөрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчилгээ үзүүлдэг. За OnTime-ийн гол онцлог нь хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судалж, тэдний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгодгоороо бусдаас ялгардаг. OnTime-ийн програмыг Монгол даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% хэрэглэдэг гинэ. Нэгсэндээ бидний мэддэг нөгөө жижиг дэлгүүрүүд эдэр тэдний 2-ны 1 л ерөнхийдөө ашиглаад байна гэсэн үг тийм. Тэгэхээр OnTime-ыг сүүлийн 6 сар хэрэглэж байгаа айл бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүйгээр банкнд очихгүйгээр шууд л M-бизнес аппараа авах боломжтой байдаг. Мөн тус аппаасаа шимтгэл багтаа банкны карт уншигчаа захиалж байгаа газараа хөргүүлээд авдгаа гэж байна. Тий. Энд дээр яг уу нэмээд тодруулаад хэлэхэд хоёр худалдаа бизнес дэлгүүр эрхлэгчдийн нэг нь хэрэгжилж гин гэдэг нь төдий чинь ийм сайн дататай айл байна гэсэн үг. Дата цуглуулсан айл гэдэг нь өөрөө тухайн бизнес эрхлэгчдэд ямар асуудал гардаг гэдгийг мэдсэн байгаа гэсэн үг.
Тэгээд тэднэрт нь тодорхой шийдэл өгөөд байна буюу технологиор дамжуулаад таны маш олон та өөрөө ч энийг надад би ийм асуудал байгаа шүү гэдгийг мэдгүй анзаараагүй тэр асуудлууд чинь шийдэл санал болгоод идэг. Ер нь бол яагаад сүүлийн үед энэ бүх салбарууд ингээд дижиталчлал руу хурдан ороод за зарим нь бүр нөгөө AI-ыг үйл ажиллагаанд амьдралдаа их ахиу ашиглаад байна гэдэг чинь ихэнх хүмүүс нөгөө өнөө маргаашийн аж ахуй ажилдаа дарагдаад за өнөөдөр нэг тэдэн талхаа дарах тий хөргөчөнд байгаа тэр нэг хідэн бүтээгдэхүүнээ муудах хэсэх нөгөө хугацааны шалгах гэдэг юм аж ахуй ажилдаа түүртэд байж идэл өөрийнхөө бодиттой шийдэж болох байсан асуудлыг анзаарахгүй яваал гэдэг. Энэ байдгал ингээ хөлийг авчдаг. А гэтэл технологийн компаниуд та нэгдээд тэд нартай нөгөө ингээд үйл ажиллагаагаа хоршуулснаар яадаг вэ гэхээр үний чинь би тхийн хооронд ингэчиж болох байсан биз дээ гэдэг юм тодорхой асуудал шиг шийдэж идэг. За жишээлх юм бол эдний POS машиныг кассийн программыг ашиглаад одоо юу гэдгийг худалдаа авалтаа ингээд нэг автоматжуулаад ирэхлээр хэсэг хугацааны дараа хагас жил эсвэл одоо жилийн дараа та өнгөрсөн жилийнхаа борлуулалтуудынхаа одоо буурал төсөлтүүдийг аягүй саардаг. Энд чинь таны дараагийн шийдвэр төлөвлөх байхгүй. Ямар баяруудаар ямар бүтээгдэхүүн илүү борлогдоод агуулгад ямар төрлийн бараа жоох удаад байгаа вэ? Тэгэхээр би энийг нөгөө татаа алтандаа зарцуул нөгөө шийдвэрэндээ нөлөөлж болно те. Нэмэх нь за энэ зочд буудал хэрэглэгчдэр ч гэсэн айгүйх гардаг. Ер нь бол та дэлгүүрийн эзэн дандаа өөрийнхөө дэлгүүрт 24/7 гараад ийж чадахгүй шүү дээ. Боломжгүй. Айгүй хэцүү ажил юм байл шүү дээ. Нэгдүгээр ядарна. Хоёрдугаар тэр хүн чинь гадагшаа дотгошоо аялах хэрэг гарна. Өвдөн, зовно, ар гэрт асуудал гарна. Тэр болгоно ингээ дэлгүүрээсээ холддог. Тэгээд тэнд нэг худалдагч гэдэг нэг хүн зогсоо. Тэгэхээр тэр худалдагч бол одоо бүрэн яг таны худалдаа авалтыг бүрэн танд мэдүүлэх үгүй юу гэдэг чинь бас дараагийн асуудал болчих. А хэрвээ ингээд автоматжуулчих юм бол яг л та өөрийнхөө за өнөөдөр миний дэлгүүр тэдний хэмжээний орлоготойгаа да тэгжин да тийм төрлийн бараа илүү асуугдаж байна да зарагдаж байна да ч гэдэг юм энэ датагаа алсаа санаад ичүүлдэг байхгүй. Тэгэхээр ийм олон янзын асуудлыг шийддэг болохоор одоо нөгөө 6-8 нэрийн хүнсний дэлгүүр жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүс маань аль болох нэг ч гэсэн сарын өмнө автоматчаад буюу энэ on time кассийн программыг ашиглаад эхэлчих юм бол та нэгдүгээрт маш олон шийдвэрүүд чинь оновчтой гарч эхэлнэ. Жижиг эрсдлүүдээс өөрийгөө хамгаална. Хоёрдугаарт 100 хүртэлх саяын зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүйгээр бизнес апаар авч болно гэдэг чинь танд үнэхээр том тус шүү. Тийм болохоор 77 34 утсаар холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болохоос гадна Central Tower-ын 708 тоотод ирээд уулзаарай. За баярлалаа. Энэ бас яг нөгөө хүмүүс нөгөө дэвтэр дээр хамаг хөтөлтэй хийгээд ир сурчаад тэгээд нөгөө нэг ийм технологийн талын юм ашиглах гэхээр бас нэг эвдэрчих вэ гацчих вэ гэж санаа зовхгүй нөгөө мэдэхгүй чадахгүйгаас болоод алдаа ингээд борлуулалтын асуудал үүсчих вэ гэж санаа зовж ивэл дэвтэр дээрээ ч хөтлөөд энэ дээрээ бас нэг суралцах маягаар цуг хөтөлж явж байгаа. Тэгээд явандаа угаасаа on time чи илүү одоо илүү ашигтай санагдаад илүү амар хялбар тэгээд алдаа мадаггүй санагдаад ирэх байх угаасаа тэгээд тийм маягаар ингээд аажмар шилжиж болно гэж бас хэлье тий. За баярлалаа. За тэгээд одоо хүн төрлөختөн маань одоо цунамид өгөхгүй тул олноороо өгөж сүйдэхгүй хайртай хүмүүсээ алдахгүй эд хөрөнгө алдахгүй тулд одоо бүхэл арга хэмжээг авч ийн л та тий. За тэгээд түрүүн ярьсан нөгөө энтхийн далайн эрт анхааруулгын систем гэдэг тэнд гарсан гэж. Одоо ер нь бол бүх талаад гол энэ нөгөө нэг тектоникийн хавтангуудын даваа ерөнхийдөө дандаа юм анхааруулгын системүүд бүгдийг байрлуулсан. Тэгэхээр бас нөгөө төр чинь үнэхээр ирэг дээрээ тулцсан байл түрүүний хэлдэг шиг ирэг дээрээ тулцсан байвал арга хэмжээ авах одоо юу цаг бол үнэхээр бага. Гэхдээ одоо чинь ялангуяа энтхийн далайн ингээд эрг орчмын нутгуудаар бодглоо хэдэн цагийн зайтай байсан ч гэсэн тэр хэдэн 100 мянган хүний нүүлгэн шилжүүлнэ гэдэг чинь бас амар биш л байхгүй тий. За тийм мэдрэгчүүд янз бүрийн дуут тохиолнууд яг би сонсч ирсэн шүү дээ нэг юм дээр нэг баримтат кинон дээр яг амар дуурт юм л дээ. Бүртээ анхаар чанга дуурдаг. Одоо дайман болж байгаа юм шиг л баг. Тий цөмийн мөм гэрж байгаа юм шиг л тэгж дуурт юм байл. За тэгээд далайн хэрэм гэж байгаа sea wall буюу. Далайн хэрэм далан эргийн бэхэлтүүд. Ялангуяа Япон бол энэ тал дээр үнэхээр хамгийн дэвшилтэд хамгийн өргөн хүрээтэй юм далайн юунуудыг барьж байгаа юм. Тэр нь тэгээд их хөвчлэн цунамидээ сүйжтгэл дээ хөрхий. Тэгээд нөгөө хөрхий бараг л маргаашаас нэхлээл бүгдийг ингээл дахиад бүтээн босгодог юм. Япончууд үнэхээр тэр чанарыг бол үнэхээр бишрээд
Орчихгүй мөлий. Тэгэхээр энэ Айгүй өрөвдөлтөй байгаа хгүй нэгэн бодлын тий. Ингээл бүтик хөгжих гээл тий. Готрох ирэхгүй шүү дээ. Хэрв одоо энэ олон цунами дарлуулаагүй бол энэ улсын эдийн засаг одоо дараагийн чадхууд бол баг энэ дэлхийд бүр өрсөлдөгчгүй ингээд дэшээ гарчмаар тий. Юу еврей байхаар байгаа хгүй. Тий ингээл ста үнэхээр супер арт түмэнтэлтэй ингээд үжитл цунами ингээл байхгүй болчихсон. Тэгээл байж итл ингэж гэдэг. Гисэн хэдий ч стил иймэрэл байгаа та тийм. Ядж явах даваач төмний мөмөг хийчих юм ингээл тий. Тий. Одоо ингээд цунамид тэр дэлхийн дулаар нөлөөлөд байгаа тийм үү? Тий тэрийг юм хамгийн сүүлд ер нь ярих юм. За газар хөдлөлт одоо нөө барилга байгууламжууд нөө газар хөдлөлт цунамид ер нь төсвөртэй болцоо. Одоо ер нь баг нуурхаа болчиход байна гэж байгаа газар хөдлөлтөнд Японы барилгууд төр чинь нөгөө юутай амортизатортай барилгууд байгаа даа гэдэг шүү дээ ер нь. Бараг л ингээл төсөөлөхөд ийм үг ингэж байгаа юм байж идэг тий. Би нэрээ ширээ мэдэхгүй зүгээр ер нь тиймэрхүү гэж төсөөлсөн тий. За тэгээд байгалийн хамгаалалт газрын менежмент гэхлээр одоо нэг бид нар чинь одоо нэг одоо л бидний бүх юм ингээд судалж модлол юм болчиход байгаа болохоос биш орчин үеэс өмнө за 19 дэх зуунаас өмнө гэх юм бол хүн төрөлхтний ой санамж гэж одоо хов байхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь хаана хизээ ямар газар хөдлөлт болд гэдгийг мэдэхгүй аваачаал далаатайгаа хамгийн ойрхон тий газар аваачаал хамгийн барьчдаг. Одоо бас нэг хаавч тийм биш байгаа даа учраас за цунами боллоо гэхэд энэ давлгааны энэ эргийг тойроод ингэж өнгөрөөд тэр хадан цохой дээр очиод ингэн гэдгийг тооцоолоод тэгж нэг арай бага өртгөц хэмжээнд газрын менежмент хийж явдаг болсон мэлээ. За тэгээд цунамитай холбоотой дэлхийн ирээдүйн асуудлуудыг ярих гэж бодож байна. За тектоникийн хөдөлгөөн байнга явагдаж байдаг тул бид газар хөдлөлөөс хязгаарч ангижрахгүй. За болиулж чадахгүй. За ингээд Монголын тухайд бод ингээд бодглохлоор Монголыг ч нэг хэлдэг гоё үг байгаа шүү дээ. Газар хөдөлтгөө галтуулан дэлбэрдгөө цунами болдгоо цул газар амьдардаг хүмүүс гэж бид нэр хэлдэг те. Тэгтээ бас нэг Булнай нурууны 1905 оны хөлөөдөр чинь Булнай нурууны амар анцаа үүссэн газар хөдлөлт болсон. 7.4 магнитуд гэдэг хөлөөдөр чинь гол нь нэг тектоникийн жижиг дэд тавтангууд гэж бас байгаа даахгүй. Тэр нь Улаанбаатар ч гэсэн юу хөдлөлт газар хөдлөлийн идэвхтэй бүст ордог байх гэж би санаад байна. Маш том юу байгаа гэсэн. Зурус байгаа гэсэн яг тийм донд. Тэгэхээр тэрэн дээр бол бас газар хөдлөлүүд ер нь болох магадaltaй юм байлээ. Тэр Булнай нурууны тэр юм тэр чинь юу л алтан хөхөн ориглын 3 нуурын 2 нь тэр анц авар өрсөд орцсон гэдэг штэ. Тий. Тэгээд тэр нэг тухайн үед ингээ амьдарч ирсэн хүмүүсийн юугаар болохоор ярьснаар болохоор баг малах хуугаар тийшээ ингээд урцаад орт тэр анц авар унаад орцсон. Тэгээд ингээл хэд хоног малах майлал хүн амт ойрлолтол адуу мал янцхаагаал тийм байсан байдалтай гэж тухайд ярьж исэн гэж би сонсч ирсэн. Монголд ч гэсэн тиймэрхүү юм болж байна. Харьцангуй одоо давтамж нь бага, хүч нь бага. Тэгтэл бас бид нар бодох ёстой асуудал байгаа шүү дээ. Манай ер нь нөгөө барилгын стандартууд дээр уг нь байдаг юм билээ л дээ. Тийм хэмжээний тийм одоо хөрснө гартал суурийг тавих хэрэгтэй байх хэрэгтэй гэсэн. Тэрүүгээ тэгээд бас хэр мөрддөм байгаа юм тий. За тэгээд Америкийн нэгдсэн улс Канадын баруун эрэг дагуу байдаг каскадын гулсалтын бүс гэж байгаа. Бас яг тэр нөгөө ирмэг одоо юу газар. За энэ болохоор аягүй сонио. Одоо геологийн тооцоогоор за тэгээд хүмүүсийн одоо Америкийн уугуул иргэдийн янз бүрийн домог яриамаараагаар ингээд судлаад үзэхэд 300-аас 600 жил тутам 9 магнитудын газар хөдлөлт үүсгдэг гэж байгаа байхгүй. Одоо Америкийн баруун эрэг энэ одоо манай нэрлэх зургийг өгөх бах тэр каскадын гусалтын бүс буюу одоо Cascadian subside юу лээ марчиж тийм нэг бүс гээд байгаа байхгүй. Тэн дээр нь одоо хамгийн сүүлд 1700 онд тэнд газар хөдлөлт болсон. Тэгэхээр тэрнээс хойш 300 жил өнгөрцөн байгаад тэгэхээр ер нь дараагийнханд өгч явах магадaltaй гэсэн үг. Америкийн баруун эрэг гэхэр чинь Вашингтон, Орегон, Бритиш Колумбия гэдэг бас нэг томоохон хотчсон иргэншсэн бүсүүд байгаа. Энэ бол харахад эрэгтэйгээ бүр амар тулцсан. Тэгээд энэ газар хөдлөлөө гэж бодоход цунами ирэхэд 15-30 минутын зайл гарна гэж байгаа. Тэр мэдрэгч чинь дохоо ирснээс хойш. Тэгэхээр бүр өстө хүү татж болохоор байгаа байхгүй. За тэгээд тэрний дараа ч гэсэн Макраны гусалтын бүсгээд байгаа Арабын өмнө зүгт байдаг гэж байгаа. За энэ Хелений нум гэдэг нэг бас газар одоо ер нь одоо Крит арлаас хойш хойд зүгт нэг хэсэг юу л байгаа даа. Нэг голомтол байгаад байгаа. Баруун тишээ
эргэнгүүтээ грекийг сүдлээ ичдэг, зүүн тишээ эргэнгүүтээ туркийг сүдлээ ичдэг, урагшаа эргэнгүүтээ Алжир, Лив тэр Египтийн сүдлээ ичдэг. Одоо нэг Александрийн алдарт дэлхийн эртний 7 гайхамшигын нэг Александрийн гэж байсан штэ. Гэрэл цамхаг. Тэр цамхаг бол энэ ер нь Крит арлын Хеленийн номноос үүссэн хэдэн газар хөлтөнд тисээ тэгээд эцэст нь одоо нуурсан гэж ер нь тогтоогод байгаа юм л. Тэр чинь далаа дотор орцсон байгаа багнууд нь хизээ тэр тийш орж унсан гэдгийг тогтоохлоор ингээ хэд 100 мөн жилийн дээр зайт 200 жилийн зайтай гэж гараад байна гэдэг байгаа. Тэгэхээр нилээн хэд удаа тисээл буцаад жоохон байрал тэгэл эцсийн тэр нэг хэдэн 1300-аад оны илүү нэг газар хөдлөлтөнд дүр эцсийн байдлаар сүйдэж үгүй болсон гэдэг ч үлээтэй. За тэрийг би сайн санахгүй юм шүү. За тийм одоо нэг аюултай бүс байгаад байгаа маа. За тэгээ 2004 онд нөгөө гамшигыг энтхийн далаад гамшигыг авчирсан. Одоо Индонезийн Олтергийн тэр одоо чинэр чивчирчээд байгаа тэр одоо гүн хонхор нь зарим нь цадраагүй, зарим нь тавигдаагүй байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь дахиад ингээд задрал үүсэх боломжтой. Дахиад тэр хэмжээний газар хөдлөлт ер нь болох боломжтой гэж байгаа. За энэ мега цунами гэдэг нэг ойлголтыг яриад нэвтрүүлгээд дуусгая. Мега цунами гэдэг нь одоо нэг тийм онлын хувьд байдаг ойлголт. Юу вэ гэхээр Канарын арлууд, хавын арлууд ч юм бол галтуу болооч үү те. Эднэр гинт одоо дэлбэрээд тэр чинь дэлбэрэнгүүт далайн гүн рүү цөмрөөд орчих шүү дээ. Тэгэнгүүт тэр одоо хөрсний гулгаа дэлбэрэлтээс нүүдэлтэй одоо бүр хэдэн 100 м хэмжээний өндөр цунами үүсэх магадaltaй. Тэр чинь бүр их газар руу бүр явсараад бүр ингээд цаашаа уул нуурыг хүртэл давах хэмжээний болно гэсэн үг шүү дээ. Тэр чинь бүр өндөрсөд явах юм бол тий. Тэгэхээр ийм мега цунами болох магадaltaй гэж ер нь эртнээс ашиг хяналт тавьдаг. Гэхдээ ер нь сүүлийн үеийн судалгаагаар бол ийм юм болохооргүй байна гэж одоо юуасан тогтоосон байт юм лээ. За тэгээд түрүүний ярьсан солироос сольж мега цунами үүсч болно. 66 сая жилийн өмнө тэр динозаврын ертөнцийг сүүрүүлсэн тэр солир бол 10 км-ийн өргөнтэй 22 км/сек хурдтай ирж одоо тэр Мексикийн булан үүсэлт ирж дэлхийн нэг талыг цөмж өгч штэ тийм байдлаас болж тийм мега цунами үүсэх магадaltaй юу гэд бас судлаад үзэхээр бараг л бас 0 магадaltaй гэж ер нь гард юм билээ. Одоо нөгөө нэг Дрейкийн тэгштгэлээр ямар одоо гариг дээр хэдэн 100 мянган жилийн турш эсвэл хэдэн 10 сая жилийн турш амьдрал үүсэх вэ гэдэг ингээд бодоод үзэхлээр одоо бид нарыг юу хамгаалж байна вэ гэхээр за хамгийн нэгдүгээр манай агаар мандал хамгаалж байгаа. Нөгөө их солирч орж ирэл нөгөө агаар мандалд агарын эсэргүүцэлд шатаад ингээд ягаад дуусчихдаг. Одоо бид нэг од харуулж яах гэж яриад байдаг шүү дээ. Тэр чинь бол агаарч шатаж дуусч арилж байгаа солир байгаа шүү дээ. За нэгдүгээр тэр хоёрдугаарт бархсойд гариг маань үнэхээр бид нарыг өмгөөлж хамгаалж идэг. Тэр чинь татах хүчин дэлхийн татах хүчнээс хэд дэх хийх юм чинь ихэнх солирыг өөрлөг унгачдаг. Тийм учраас ер нь юу байдаггүй юм бэл. За тэгээд эцэст нь хэлэхэд энэ хамгийн аюултай асуудал бол цунамиг улам аюултай болгож байгаа хүмүүс бид нар өөрсдөө дэлхийн дулаар л болж байна. Далайн түвшин ингээ бага нэмэгдэж байна. Тэгэхээр өмнө нь байс нэг 5 10 м байсан адилхан л 10 м өндөр цунами боллоо. Тэрний аюул нь далайн түвшин нэмэгдсэнээс илүү аюултай буюу бид нар бас эргээд өөртөө аюулт хороо хөрсөлтэй тийм байдал үүсгэж байгаа байхгүй тий. Тэгэхээр монголчууд тэгж ярьдаг ч ямар хазаар их газар амьдэрдгийг тэр далайн эргийнхаа азгүй тэр гэж ярьдаг. Уучлаарай. Нэг том цунами болоход тэр их газар нь байна уу бид байна уу бүгдээрээ энэ одоо үйл ажиг нь үүрний. Яа та нар өөрсдөө төсөөлөд үзтээ. За том асуудал үүслээ одоо саяны хэлээд байгаа шиг том мега цунаминууд боллоо гэж бодоход эргийн одоо тэр чинь 40 орчим хувийн амьдраад байгаа эргийн хүмүүс ингээ бужигнах нь шүү дээ. Зарим нь ингээд их газар руугаа ингээ амин зулбан зүхтна. Тэр үед хил хязгаар хин тамаатай болох. Тийм шүү дээ. Тий. Одоо хятадд ямар нэг тийм муу юм боллоо гэхэд тэр түмэн олон хятад хүн сандраал Монголын хэл рүү ингээ дайраад ороход бид нар өөдөөс нь уучлаараа манай хэл зогс гэхэд тэрийг хүн сонсов. Тий. Хятадын тэр засгийн газрын ч юм уу айрам ч юм уу өөрсдөө ч хин чадахгүй л шүү дээ. Хин чадахгүй. Ямар ч засгийн газар ямар ч хөлийн зурус үүнд хамаагүй болно. Тийм болохоор нөгөө за энэ эргийн хүмүүс амар азгүй бид нэр хувь тавилантай учраас одоо тий хамгийн өндөр газар байдгийн гэлээ одоо бараг л хамгийн сүүлд монголчууд үлдэхийн гинлээ мэлээ. Уучлаарай тийм юм байхгүй. Тийм болохоор тэр нөгөө дэлхийн дулаалд одоо нөлөөлж болох өдөр тутмын сонголтуудтай бид нэр өдөр болгон минут бүр
одоо яаж хэрэггүй олон хувцснууд худалдаж авах Йоо, билчи. харин Нэг удаагийн савтай ундаа уснуудынхаа хэрэглээ басгая. Савн шампунь авахтаа хүртэл аль болох бөөний худалдааг авъя. Одоо сүүлд энэ Германыхан чинь гудамжиндаа нөгөө вендер машин тавьсан байлээ. Шампунуудынхаа савыг аваачаад дүүргээд авдаг. Гих мэтчлээ иймэрхүү байдлаар нөгөө дэлхийн дулаалд нөлөөлдөг энэ сонголтуудаа бид нар ингээд эргэн хүний хувьд бүгдээрээ хичээж амьдрах ёстой ийм дэлхий дээр амьдарч байгаа шүү. Гэж л одоо хэлмээр санагддаг шүү. Харин тийм. За тэгээд иймэрхүү цунамийн талаар нэг нэвтрүүлэг хийхдээ юм байна. За та бүхэн шинжлэх ухаан танин мэдхүн Од Мөндөр сувгийн бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 107 гэсэн хост ойлгоноор хүлээн авч сонслоо. Шинжлэх ухаан танин мэдхүйг дэмжин түгээ дэлгэрүүлэхээр сайн хүнсээр сайхан амтыг ураатай Холли компани мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах ураатай On Time технологи компаниуд хамтран ажиллалаа. За ер нь сонсоход хэцүүч гэсэн тийм ээ бидний зайшгүй мэдэх ёстой. Шийдвэрт маань нөлөөлөх үүс юм сонирхолтой сэдвийг бидэнд бэлтгэж танилцуулсан өгүүлэгч орчуулагч Мөнхбаатар танд маш их баярлалаа. За баярлалаа. Сонссон үзэгч сонсогчдод баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Дараа уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.